Хөтөлбөр үргэлжилж байна. 2025 онд нийт 11 удаагийн ой хээрийн төмөр бүртгэгдэж 18,880 талбай галт төмөрт өртжээ. Эдгээр ой хээрийн төмрийн 90 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдэлээс үүсдэг гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна. 3 дугаар сар гарснаас хойш цаг агарын дулаарл мөн зарим аймагуудад хуурайшил ихтэй байгаагаас үүдэн хэд хэдэн удаагийн ой хээрийн төмөр тэгдэд байна. Тухайлбал Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Архангай аймгийн Хайрхан зэрэг сумдуудад ой хээрийн төмөр бүртгэгдлээ. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбасан суманд гарсан 5 ой хээрийн төмрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хинти аймгийн Баян Овоо, Сүхбаатар суманд гарсан ой хээрийн төмөр болон Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ой хээрийн төмрийг унтраахаар ажиллаж байна. За дээрх төмөрийг одоо унтраахад хүндрэлтэй одоо асуудал бол өчтөр бол нийт нутгаар одоо хүчтэй салхитай байсан. За ялангуяа зүүн аймагуудын нутгаар бол төмөр гарсан газар оройн буюу Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, за Эрдэнэцагаан суманд гарсан төмөр маань одоо бол Дорнод аймгийн Матад сумын нутагт одоо төмөр үргэлж шатжээ. За үүнийг унтраахаар зүүн бүсийн онцгой байдлын газрын одоо бүсийн захирагч Дорнод аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа нар мандах газар дээр нь удирдлага зохион байгуулалтаар хангаж нийтдээ онцгой байдлын байгууллагаас 81 алба хаагч, хил хамгаалах байгууллагаас 22 алба хаагч, за сум орон нутгийн сайн дурын анги, мэрэгжлийн ангийн 157 алба хаагч одоогоор ажиллаж байна. Сарын 10-наас 15-ыг дуустал нь нийт нутаг дэвсгэрийг хамарсан бас хүчтэй салхи шуурхтай нойтон цас ор цасан шуурх ийм төлөвтэй байгаа. За зарим хугацаанд энэ хугацаанд бол говь тал хээрийн нутгаар бол 18-аас 20 м/сек хүрч шорон шуурх ийм одоо урьдсан төлөвийг цаг уурын байгууллагаас бидэнд өгсөн. За агаарын температурын хувьд бол өмнөх хоногудаас харьцангуй одоо баг зэрэг хүүтэрнэ гэсэн ийм төлөвтэй. За 10-ны өдөр буюу өнөөдөр нутгийн баруун хагаст 11-нд зүүн хагаст бол цас орж нойтон цас орж цасан шуурна гэсэн ийм төлөвтэй байгаа. За төмрийн тухайд бол бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч унтраах ажиллагаануудыг газар дээр нь зохион байгуулж байна. Мөн Хинти аймгийн Батширет, Дорнод аймгийн Баян уул суманд гарсан хээрийн төмрийг цурманд оруулаад байна. Ой хээрийн төмөр гарах улсын шалтгааны 90 орчим хувийг хүний ухамсар болгоомжгүй үйлдэлээс болдог. Тиймээс иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын савнд хийх, төмрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан дамхаа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгаа шатаахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.